манай Монголын газар нутгаар яахын Баян үйлгийн ур амьсгал амар хатуу шороотой бүр юм одоо баг элсэн цөлд автж байгаа гимээр заяо бүр ямар ч бүр өглөөнөөс ороо хүртэл салхилдаг ийм хатуу ур амьсгалд манай казакууд л тисэж твчж амьдэрдэг заяо. Монголчууд нь ирээд суулдаа мундаг юм бол тэгэл одоо энд ирээд суулдаа эсгийгээр бариад зуудсан штэ эсгийгээрээс цаашаага сэтгэж чадахгүй байж бити уцаадай заяо. Монголын казакууд өгсөн бас одоо монголчууд ингээд бүр өөрсдний хайртай дуртай бол Монголда эзэн байхгүй яасан юм бэ? Бүр одоо Америкийн Юта мууж гэж байгаа заяо 400 айл нэг тосгонд бараг тосгон гэмээр Юта мууж гэдэг дээрээ 400 монгол айл байдаг гэж байгаа. Тэгэнгүүтээ тэд нар одоо монгол мундаг юм бол Монголаа хөгжүүлэх сэтгэлтэй юм бол Монголда хайртай юм бол Монголын хил усыг мартуулаад ямар ч бүр хил соёлгоо болгоод өөрийнхөө удам ухсаагаа яагаад тийм даваачаад уяад байгаа юм бэ? Тийм мундаг л тийм одоо үндэсрэхэг юм бол үндсээ өөрсдийнхөө үндэс ухсаагаа хамгаалаад Монголда байхгүй яасан юм бэ? Яасан мунхаг юм бэ? Казахстанд 30 одоо бага ястангууд бас бүрддэг. Тэгсэн чинь алийг ч ад үзэхгүйгээр болоод л байдаг. Одоо тэгээд Солонгос нь ч байна, одоо дайнд үлдсэн германууд нь ч байна. Ямар ч тийм нэг чи герман нутг руугаа зайлаарай, чи Солонгос нутг руугаа зайлаарай. Чи юм уу манай энэ бүр сэвэр сустангуудыг баалгаж ингэж ярьж байгаа юм бол байхгүй. Тэгэнгүүтээ нэг юм хатуу гэлээ заа юм. Одоо ингээд яг үнэндээ Монголын эдийн засагч одоо хүмүүс ч хүртэл бүр инээдтэй болчихлоо шүү дээ. Одоо ингээд боловсролдоо яг улс төрийн шиглэлээрээ бүр ингээд маш сайн боловсрлоо бүр одоо сэнэгэлцэн толгоогоо боловсрлороо сэнэгэлцэн гадаадд хичнээн одоо газар очиж одоо магистр, докторантер бүх юм хамгаалсан улс төр судлаач яг нөгөө хийсэн юмтай хэлэх хөвгтэй тэгээд нөгөө арай зангарахтай тэгээд тийм хүмүүс уг нь улсын их хурлд сонгогддсон болов гэж бодсон чинь сүүлийн үед заяа айлын тоогоо барьж байгаа авгаа болгон улсын их хурл чумбж ороод тэн дээрээ зүгээр нөгөө нэг 60 цавгандны одоо ховыг өрнүүлээд сууж яадаг болсон. Одоо бид нар бүгдээрээ сумын төвөөс гаралтай шүү дээ. Тэгсэн чинь сумын төвөөс цөвд бид нар жоохон бахтаа хид хідэн одоо хов гаргаж ховыг нэг тараад хідэн элчнэр байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо яг одоо бид нар одоо улсын их хурл дээрээ нараа митинг заяа нараа митинг лайв чин тэгээд нөгөө нэг яг тэгж ярих юм бол байж тээ одоо нөгөө нэг садар саманд уруу татч нөхрөөч хүртэл ерөөсө 20 насаар дүүхний хаваа цуучихсан штэ. Тэгэнгүүтээ тэрний ээж нь 9 бусаар доромжлоод гэрээсээ нэг өгж гаргаад нэг оруулаад